Манай улсын хөдөө орон нутаг нийслэлгээд альч бүсэд хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай олон зүйлс дутмаг байдаг. Иймд энэ асуудлыг багч гисэн шийдэхин тулд төр засаг, мэргэжлийн байгууллагууд гадаад дотоодын олон газартай хамтарч энэ салбарт хөрөнгө оруулалтыг хийсээр байдаг юм. Өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт амбулаторийн болоод анхан шатны тусламж үйлчилгээний 1000 гаруй нэр төрлийн зүйлсийг хүлээлгэн өгөх ёслол боллоо. Хүний эрүүл мэндэд Монгол улсын төр засаг иргэнийхээ эрүүл мэндэд хамгийн түрүү анхаарах ёстой. Бидний хөгжлийн бодлого маань хүн төрөлтэй хөгжил байх ёстой. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд 500 сая төгрөгийн ийм үн бүхий эмнэлгийн багц хэрэгсэл тоног төхөөрөмжийг гардуулах энэ ёслолын ажиллагаа болж байна. Тийм учраас дүүргийнхаа нэгдсэн эрүүл мэндийн нэгдлийн хамт олонд дүүргийнхаа иргэдэд баяр хүргэж байна. Сүхбаатар дүүрэг нь нийслэлийн хүн ам ихтэй томоохон дүүргийн нэгт тооцогддог. Иймдээ ч эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэд олон нийтэд цаг алдалгүй түргэн шуурхай мөн чанартай хүргэх нь чухал байдаг юм а. Өмнө нь бол ягаад энэ нэг удаагийн хэрэгслүүд энэ аппарат багаж тоног төхөөрөмжүүд амбулаторын тусламж үйлчилгээнд зохих хэмжээгээр байгаа. Гэхдээ энэ өнөөдөр ирж байгаа энэ хэрэгслүүд бол бид нар тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулах, илүү чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, илүү хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд тус төхөн болох уцаа асар их хэмжээний ийм маш том хөрөнгө оруулалт хийгдэж байгааг би бас онцолж хэлхийг хүсэж байна. За тэгээд эдгээртэй одоо энэ шаардлагатай тухайлбал амбулаторын тусламж үйлчилгээний гол хэсэг нь гэрийн тусламж үйлчилгээ, гэрийн асаргаас суулгаа зөвлөхийн ажлууд байдаг. Тэг үүнтэй холбоотой зөөврийн онцлогооны аппарат хэрэгслүүд байгаа нь одоо бид нарт үнэхээр их баяртай ийм үйл явдал болж байна. Өнөөдөр гардуулж байгаа эдгээр зүйлсэд эмнэлэгт нэг шаардлагатай байдаг олон зүйлс багтжээ. Тухайлбал яаралтай түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай нэг удаагийн олон төрлийн хэрэгсэл, зөөврийн зүрхний бичлэгийн аппарат, мөн эмнэлгийн эмч ажилчдыг халдвараас сэргийлэх нөхцөлд хэрэглэх иж бүрэн хувцас зэрэг багтж байна. За гардуулсан зүйлс тухайн эмнэлэгт бага хэмжээгээр байсан хэдий ч нэмэлт 500 сая төгрөгийн хэрэгсэл олгогдсон нь цаашид явагдах үйл ажиллагаанд асар том дэмжлэг үзүүлж байна гэж эмч мэргэжилтнүүд дурдж байна.